За хэрэв нийслэл аймагаар нь ялгаж байгаа бол тэр нөгөө аймаг гэж дурдсан нь бас хаана байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ Улаанбаатар хот дээр бол маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалтууд, зарцуулалтууд хийгдэж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо хотын удирдлага бас орж ирээ тайлбараа хийх нь зөв гэж харж байгаа. За хоёрдугаарт нь тэр төрийн албаны ангиллал зэрэглэлтэй холбоотой асуудал дээр бол бид нар нийгэмд цалин өсний нэмэгдлийг оновчтой болгох гэж байгаа гэж үзэж байгаа бол миний яриад байгаа зүйл бас орон тооны асуудал давхар заавал дурддагдах ёстой шүү гэдэг зүйлийг яриад байгаа. Орон тоон оновчтой үр ашигтай байж ич бас энэ цалин өс бүтээмжтэйгээ уялдана гэсэн ийм агуулга. Тэгэхээр энэ дээр бол одоо бас зарчмын зөрүүтэй санал оруулж батлуулъя гэсэн бодолтой байна. Хоёрд бас дахиад нэг асуудал. Энэ манай Арслан намаас сонгогдсон Сэдвэрж гишүүн За, жавхлан гишүү хариулах уу? Сая төрөний асуудал дээр бас тодруулах гэсэн. Сангийн сайд жавхлан. За, жавхлан гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн төсөл дээр нийслэлийн бонд бол байгаагүй шүү. Ажлын хэсэг дээрс гаргасан саналч биш юм байлээ. Нэр бүхий гишүүд хилцүүлгийн явцад гаргасан санал юм байлээ. Тэгээд 150 буюу өмнө говь дээр байсан дотоодын бонд дээр 275 тэрбум төгрөгөөр нийслэлээс одоо нэмж гаргая, эрх авъя гэдэг ийм одоо саналын томьёолд ороод дэмжигдсэн юм байна лээ. Тэгээд төсөв дээр энэ тоон орчхоор энэ дагсан тогтоолоор энийг дахиж баталгаажуулдаг өөрөө ийм журамтай. Тийм учраас энэ одоо юун дээр тогтоол дээр нэмж орж ирсэн юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тэр засгийн газраас өргөн барьсан дээр бол орон нутгийнх нь буюу тэр өмнө говь аймгийнх байж байгаа учраас тогтоол дээр нэмж орох шаардлага байхгүй гэж харж байгаа. Ийм процесс болж байгаа. Тийм учраас та уг нь яг тэр саналын томьёол нь яваад байнгын орон дээр хэлцэж яхад нөгөө нь ороод наад үгээ хэлсэн бол үг нь зүгээр байж тээ. Одоо